Сайн байцгаана уу? Намайг Зогт сайхны Бям Түшин гэдэг. Би сэтгүүлч мэргэжилтэй 2009 он сургуулаа төгснөөс хойш 11 дахь жилдээ мэргэжлэрээ ажиллаж байна. За Бям Түшин сэтгүүлч гэсэн энэхүү YouTube хуудсан дээрээ өмнө нь хийж байсан нэвтрүүлгүүдэд оруулдаг байсан бол өнгөрсөн 2 сараас эхлэн анхны блогоо хийж эхэлсэн байгаа. Тэгээд анхны блог дээрээ бол хөдөөд натурт одоо гарсан блогоо хүргэж ирсэн бол дараагийн блогоор та бүхэнд нэвтрүүлгийн зураг авалт хэрхэн явагддаг тухай бас бичлэгийг хүргэж ирсэн. Харин энэ удаад миний хувьд бол төрөөд удаагүй байгаа. Тэгээ маамаа унтчих хоорондоо бичлэг хийгээд амжуулаад авъя гэж бодлоо. Тэгээ энэ удаагийн блогоор бол би 2019 онд Америк руу явсан байдаг. Тэгээ миний хувьд бол ер нь тэгж Америкийг ер нь гадаад орныг нэг их мөрөөдөд байдаггүй. Зөвхөн Монголд амьдрна гэж боддог байсан. Харин 2019 онд одоо бидний сайн мэдхээр бол сүлжээ олон улстай бол эмэлимийн бизнест одоо орж ажилласнаар Америк руу явах боломж гарсан байдаг. Тэгээ энэ боломжийг бол ашиглаад явъя гэх үед бол хэрвээ виз гарах юм бол явъя, виз гарахгүй бол одоо яах вэ гэж бодож байтал бол мэдээж би бол нэг их хүсээгүй гэсэн үг, нэг их хүчин чармайлт гаргаагүй гэсэн үг. Гэтэл бол виз бол гарчихсан. Тэгээд нэгэнт виз гарчихсан болохоор бас манай хайртай дотны хүмүүс маань, хайртай аав ээж маань, хайртай хадам аав ээж маань, ах эгч маань, дүүнер маань гэдэг ойр дотны бүх хүмүүс маань дэмжиж одоо надад тусалснаар Америк явж чадсан байдаг. Тэгээд тухайн үедээ бол би явахдаа аль аль гоё сайхан гэсэн болгоныг битсэн. Миний хувьд багасаа л ер нь аливаа гоё сайхан бүхнийг өөрөө ганцхан хараад өнгөрөх биш, бусадтай хуваалцахыг хүсдэг байсан. Тэр утгаараа блог хийх маань ч гэсэн миний яг сонирхол хобби байгаа. Ингээд та бүхэндээ Америк явсан бичлэгээсээ хүргэх гэж байна. За бид нар Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын дээрээс онгоцондоо суугаад Бээжин хотод газардсан байгаа. За Бээжин хотын онгоцны буудлаасаа дахин онгоцонд сууснаар 12 цаг нисээд Нью-Йорк хотын Нью-Йорк нэртэй онгоцны буудлын дээр буусан. За Нью-Йорк хотынхоо онгоцны буудлын дээрээс дахин онгоцонд сууснаар Америкийн нэгдсэн улсын Колорадо мужийн Орландо хотод очисон байгаа. Бидний хувьд 12 цаг нисээд шөнө Орландо хотод очисон. За тэгээ өглөө нь босоод Орландо хотоор явсан байгаа. Тэгээ Орландо хотын хувьд бол ногоон байгууламж, мод бут бол маш их ихтэй, маш гоё цэвэр цэмцгэр. Тэгээд агаар бол маш гоё цэнгэг тийм зөөлөн чиг уур амьсгалтай, далайн эрэгтэй ойрхон учраас маш гоё чиглэг уур амьсгалтай хот байсан. Тэгээ анх очиход бол маш гоё тийм сэтгэлд дулаахан. За одоо өстө үнэхээр хаана ирч вэ гэж бодогдмоор гайхалтай газар очисон. Тэгээ үнэхээр нүд тайлж одоо нүд сэтгэл үнэхээр баясаж байсан. Тэгээд Орландо хотын хувьд бол зуулчдыг Universal Pictures-ээр маш их татдаг юм байлээ. За бидний хувьд гол зорилго болох арга хэмжээ болох газараа ирлээ. За бидний хувьд бол арга хэмжээндээ маш олуулаа ирсэн байгаа. Тэгээ монголчуудаа төлөөлөөд за манай багийнхан бүрэлдэхүүнээрээ зогсож байна. За манай багийнхны хувьд бол арга хэмжээндээ маш амжилттай оролцож чадсан байгаа. Тэгээ арга хэмжээний үеэр бол үндэстний хувцас өмсдөг юм бэлээ. Ингээ Монгол үндэснийхээ хувцсыг өмсөд зураг авах болж байхад бол гадаадын олон зуйлчид бол хаанаас ирсэн бэ? Ямар улсын иргэд вэ гэж маш их асууж хамтдаа зураг авах болж байсан. За арга хэмжээний хувьд бол дэлхийн өнцөг болон бүрээс маш олон орны хүмүүс заал дүүрэн цугласан байсан. Хэдэн мянган хүмүүстэй хамтдаа нэгэн нэрээр дор суралцж байсан. Тэгээд арга хэмжээ болсон заал байгууламжийн хувьд маш гайхалтай сэтгэл төрүүлсэн. Мөн одоо орон орны хүмүүсийн хувьд маш найрсаг, бие биентэйгээ их сайхан харилцаж байгааг харах маш их зүйлийг бол сурч мэдэж байлаа. Тэгээд орон орны хүмүүс хамгийн гол нь бас Монгол үндэсний хувцас өмссөн үед бас зургаад аруулъя гэж маш их хэлж байсан. Нас Монгол улсаараа омогших, өөрөөрөө омогших тэр сайхан омогшлыг бас төрүүлж мэдрүүлж байсан. Бороо орж байна. Маш гоё намуухан бороо орж байна. Тэр ирээд 7 хоног байгаа.
Өнөөдөр маргааш ойр үед ер нь бороотой байна гэсэн. Маш гоё чиглэг уур амьсгалтай учраас халуунч гэлээ маш гоё чиглэг юм. Маш гоё уур амьсгалтай. Тэгээ бороо орохоор улам гоё болт юм байна. Бороо орж байгаа мэт чинь. За ингээд найз эгчтэйгээ буудлынхаа гадаа зураг авахгүйсэн байна. Нэгэн шинэ өглөө болоход бид нэр Алдарт Universal Pictures-ыг үзэхээр явсан. За Universal Pictures-ыг бол үзэхээр жуулчид бол маш ихээр ирдэг юм билээ. За бид нарыг очиход бол маш их хүл хөдөлгөөнтэй хүн ихтэй байсан. За Universal Pictures-ийн хувьд бол маш том талбайд тэгээд цэвэр цэмцгэр зохион байгуулалт сайтай маш гоё орчинг бүрдүүлсэн байсан. За ингээд зураг авахгүйх газар бол маш их. За ийм нэг галзуу хулган дээр суусан байгаа. Маш их хурдтай. За миний хувьд бол энэ галзуу хулганыг хараад л маш их айлсан. Суухгүй гэж яг эргэлзэж байгаад айцаа давхаар шидэж, айцаа ялхаар шидэж сууж чадсан байгаа. Тэг үнэхээр айцаа давж чадсан. Ер нь бол ингээд ихний галзуулган яваад дуусгаад дараагийнхын шууд хэдхэн минутын дараа дахиад явж байгааг та бүхэн харж байгаа. Үнэхээр гайхамшигтай бүтээн байгуулалт гайхалтай тоолон байлээ. За бид хамтдаа усан парк дээр ирсэн байгаа. За тэгээ усан паркны хувьд бол нэр үнэхээр гайхамшигтай байсан. Энд бол маш гоё амралтыг авч чадсан. Тэгээ усан паркн дээр тоглож усан дотор үнэхээр жаргаж чадсан байгаа. Тэгээд халуун өдөр усан дотор өстой гайхалтай гоё өдрийг өнгөрүүлсэн. Тэгээд хамгийн гол нь бас цэвэр цэмцгэр орчин хүмүүсийн найрсаг харилцаа бол үнэхээр гоё мэдрэмжийг өгч байсан. Тэгээд усан дороод хоолн дороод хажуугаар нас бид нар чинь дэлгүүр хэсээд маш гоё дурсамжтай цаг хугацааг өнгөрүүлсэн байгаа. Тэгээд дэлгүүр хэсээ сүлдбэр ядартлаа дэлгүүр хэссэн байгаа. Тэгээд бидний хувьд бол оройн арга хэмжээтэйсэн. Оройны арга хэмжээндээс маш гоё олуулаа идэвхтэйгээр оролцсон байгаа. Тэгээд бүгдээрээ гоё даашин зөмсөд арга хэмжээнд оролцсон. Тэгээд хамтдаа маш гоё дурсамж зургуудыг бас авахгүйсэн. Олон орны хэдэн мянган хүн оролцсон арга хэмжээ олон улсын конвентод амжилттай оролцож маш олон дурсамжит өдрүүдийг өнгөрүүлсэн бидний хувьд бол гэрийн зүг явахад бэлэн болсон. За гэрийн зүг явахаас өмнө мэдээж Нью-Йорк хотоор дамжин өнгөрсөн учраас Нью-Йорк хотоороос хэсэг хугацаанд аялаж хамтдаа маш сайхан цагийг өнгөрүүлсэн.
бид хамтдаа Америкийн нэгдсэн улсын хамгийн их хуамтай Нью-Йорк хотоос нэлээд их зугаалж аялсан байгаа. Ингээ аялаж байгаад хамгийн алдартай бас эрх чөлөөний хөшөөг үзэхээр заримдаа сууцгаасан. За үнэхээр тэр өдөр бол маш их хүчтэй салхитай тийм өдөр байлаа. Тэгээд заримдаа суугаад хотоор аялаж байхад бол маш гайхалтай тийм үзэсгэлэнтэй гоё хот санагдсан. Тэгээд Нью-Йорк хотын талаар болон эрх чөлөөний хөшөөг тайлбарлаж байсан нэгэн бүсгүй бас тайлбарыг бидэнд өгч байсан. Тэгээд бид нар хамтдаа эрх чөлөөний хөшөөг үзээд зураг татуулснаар бидний ол Нью-Йорк хотын аялалаас өндөрлсөн байгаа. Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотоос гинцчилж тавхандын энэ өдрийн мэдээлэлээ бид нар Нью-Йорк хотод ирээд эрх чөлөөний хөшөөг үзчихээ одоо бүтэж байна. Эрх чөлөөний хөшөөг үзэх бас маш олон талаас нь үзэж болд юм байна. Бид нар бол ингээд эрх чөлөөний хөшөөгөө тойроод эргэн тойрны газруудаа танилцаад мөн эргэн тойрны газруудаа танилцаад зураг авахаас гадна эрх чөлөөний хөшөөг харах түүхийн талаар бас тайлбарлагч түүхийн онцлог. Тэгэхээр маш олон зуун хүмүүсийн эрх чөлөөний төлөө тэмцэн эмгтээр зориулсан хөшөө байдаг. Тэгэхээр энэ бүх гайхамшигтай байгаль орчныг үзээд бид нар маш их хангалттай явж байна. Нью-Йорк хотоос мэдчилж байна. Нью-Йорк хотын Нью-Йорк гэх нэртэй онгоцны буудлын дээр бид байна. Тэгэхээр өчигдөр бол бид энэ онгоцны буудлын дээр буусан байгаа. Нью-Йорк хотын онгоцны буудлыг буугаад Нью-Йорк хотоо зугаалаад эрх чөлөөний хөшөөг үзсэн байгаа. Тэгээд эрх чөлөөний хөшөө болон эргэн тойрондоо танилцсан байгаа. Маш сайхан аялал хийсэн. Нью-Йорк хотын бүхэл газраар явж амжаагүй ч гэсэн онцлог газруудад очиж үзсэн байгаа. Тэгэхээр та бүхэн бас Нью-Йорк хотын эрх чөлөөний хөшөөг үзсэн болон бусад аялын бичлэгүүдийг үзэх хүсвэл хуудас ингээд байгаа учраас бүлгэд үзэж болно. Тэгэхээр би та бүхэндээ Нью-Йорк хотын онгоцны буудлын бас жоохон бяцхан танилцуулах хүслээ. Энэ бол 1 минутанд болгож танилцуулах хүслээ. Тэгэхээр Нью-Йорк хотын онгоцны буудлыг буугаад бол одоо бид нар тэр талаас ирдэг байгаа. Ингээд наашаага явхад бол маш олон ширээ ингээд ширээнүүд дээр ингээд табуудыг тавьсан байдаг. Ингээд табуудыг тавьснаар энэ ямар учиртай вэ гэвэл энэ хүмүүс бол тийм ээ хоолой захиалах болон уух зүйлсээ мөн одоо тоглохыг хүсэх юм бол энэ табн дээрээс бүрэн ингээд болцоотой байгаа. Тэгэхээр энэ техник технологийн төвшил ямар хурцтай хөгжиж байгааг мөн хүмүүст ямар гоё амар хэлбэр болсон байгааг та бүхэн харж байна. Тэгэхээр ямар зөөгч байхгүй, ямар ч ойчил байхгүй. Тэгэхээр энэ хүн бол хүмүүс маш амар хэлбэр бөгөөд тав тухтай бодлыг бүрдүүлж чадсан байна. За би та бүхэндээ танилцуулъя. Тэгэхээр ингээд таб бол ер нь юм байгаа. Та энэ бүх табн дээр дараад ингээд өөрөө хүссэн хоолыг захиалах боломжтой, уух зүйлсээ авах боломжтой. Бид нар бол одоо ингээд онгоцондоо ороод маш их хоолыг өгдөг учраас одоогоор хоол идэхгүй. Тэгэхээр ингээд тоглохыг хүсвэл уух зүйл тоглож болно. Юм ууж болно, юм захиалж идэж болно тийм ээ. Бас интернет рүү ингээд орж болно. За ингээд интернет рүү ороход бол юм 9-10 секундын реклам гарч ирдэг байгаа. Энэ нь одоо Орландо хотын бидний үзсэн Орландо хот болон энэ Орландо хотод байдаг байна. Universal Studio-ийн реклам гарч байна. Тэгэхээр ингэж сурталчилгаа явуулдаг хүмүүс бас онцлог хэсгүүдэд рекламддаг байх нь. Ингээд Google руу ороод ажиллаа хийх боломжтой тийм ээ. Тоглож болно, хоолой захиалж идэж болно, мөн ажлаа хэмжүүлэх боломжтой байна. Ингээд хоолой захиаллаа гэж бодсон юм бол энэ төлбөрөөр хийдэг байгаа. За энэ мэдчлээ маш сонирхолтой. Маш олон зүйлийг бас энд бол багтааж өгсөн байна. За та бүхэндээ босод ширээнүүдээр яаж үзүүлээ. За миний хажууд бол ингээд цаг ярьж байна. За миний камер ирэхгүй байна. Тэгэхээр ийм байгаа. Бүх ширээнүүдээр ингэж тавьсан байна. Бид нар онгоцгой хүлээх орондоо энэ тасаж байна. Тэгэхээр онгоцгой хүлээх орондоо хүмүүс ямар тавтахтай байвал тийм ээ бас өөрөө уйдахгүйгээр ажлаа амжуулах боломжтой харж байна.
За бид онгоцсондоо суухад бяцхан маамаатай ээж таарсан надад бол маш их олзуурах хөштэй завшаан санагдсан. Тэгээ явчих нь гэвэл мэдээж хүүхдээ маш их сансан байсан учраас айлын мамааг бас зөндөө өмсөж авсан. Ээж нь бол маш их найрсаг хүн байсан. Энэ том хулгай онгоцыг жолоодж яваа онгоцны эсгэгч нараас бас 6 авахлахыг хүсгэж зөвшөөрсөн надад гүн сэтгэл төрүүлсэн. Ер нь мартагдшгүй маш их дурсамжийг бэлгэлсэн. Нүд сэтгэл баяссан энэ гайхамшигтай үеийг надад бэлгэлсэн хайртай бүх хүмүүстээ баярлалаа дахин илэрхийлмээр байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бас бичлэг үзсэн та бүхэндээ хандан хэлэхэд заавал гадаад явж үзээрэй. Үнэхээр нүд сэтгэл баясдаг хүний оюун бодолдоос өөрчлөлт ирдэг шүү. Тэгээд үнэхээр таныг бас явхад гадагшаа явхад бас хайртай татны хүмүүс чинь дэмжин хүлээн авах болно. Тэр дундаа хамгийн хайртай хүмүүс бол хамгийн ихээр дэмждэг байгаа шүү. Үнэхээр 1000 сонсохоор нэг үз гэдэг бол гайхамшигтай үнэ. Миний хувьд бичлэг ихэнд хэлж байсанчлан би Америк орныг гадаад орныг мөрөөддөггүй байсан бол одоо бол Америк миний мөрөөдөл болсон. Би мэдээж дахин очих болно. Дахин очихдоо илүү их хайртай татны хүмүүсээ аваад очихыг бас мөрөөдөж байгаа. Тэгээд дахин хайртай татны бүх хүмүүстээ баярлаж талархснаа чин сэтгэлсээ илэрхийлмээр байна. Та бүхэн бас заавал гадаад яваарай. Гадаад явж юм үзээрэй. Нүд тайлаарай гэдгийг бас амжилтлан захимаар байна. Ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Дараагийн бичлэгийн хувьд бол би бас саяхан төрсөн ээж учраас анхлын төрөхөд ямар байдгүй, хоёрдугаар төрөхөд ямар байдгүй бичлэг талаар өөрөө сурч мэдсэн зүйлсээс та бүхэндээ хуваалцгаална. Ингээд онцгойлон хайртай бүх хүмүүстээ дахин талархснаа илэрхийлье. Тэр дундаа хайртай аавда